Хөөх, энд байгаад чинь баяртай байна. Би дөнгөж сая миний нэг сайн найз маш удаан хугацаанд хүчирхийлэлд автсан харилцаатай байсан тухай сонслоо. Гэтэл энэ тухай манай найзуудын хинэн ч юу ч мэдээгүй. Би бүр шаналчихлаа. Бид биедээ бүх юмаа хэлдэг гэж бодсон. Магадгүй би эхлээд ярьсан бол тэр надтай энэ талаар эртхэн ярилцах байсан байх та. За ингээд эхлэе. Өсвөр насныхны болзооны үеийн хүчирхийлэл эсвэл гэр бүлийн хүчирхийлэл гэж нэрлэгддэг дотны хамтрагчийн хүчирхийлэл бол дотны харилцаатай хосын нэг нь нөгөөгөө захирах, эрхэндээ байлгах гэсэн зан үйлийн хэлбэрийг хэлнэ. Дотны хамтрагч гэдэг нь тухайн хүний найз залуу, найз охин, нөхөр, эхнэр, хамтрагч эсвэл нууц амраг юм. Дотны хамтрагчийн хүчирхийлэл нь дотроо олон төрлийн хүчирхийллийг агуулдаг. Бие махбодын дарамт гэдэгт цохих, өшөглөх, алгадах эсвэл бие махбодын бусад хүчирхийллийг багтааж болно. Сэтгэл санааны хүчирхийлэлд бие махбодын хүчирхийллийг авч үзэхгүй боловч хор хөнөөлөл нь адилхан хэмжээнд байж болно. Хинэгэн сэтгэл санааны хүчирхийлэлд өртсөн эсвэл түүнийг элдв нэр хочоор дуудсан, доромжилсан, орилж зандарсан эсвэл айлгаж сүрдүүлсэн байж болно. Хүчирхийлэгч нь нөгөө хүнээ юу хийх, юу өмсөх эсвэл хаашаа явж болохгүй гэж заах, удирдахыг хичээж болно. Эдийн засгийн хүчирхийлэл нь хамтрагчаа санхүүгийн хувьд өөрөөсөө хамааралтай байлгахын тулд мөнгө захиран зарцуулах эрхийг хязгаарлах хянах үйлдэл юм. Жишээлбэл хамтрагчаа ажил хийх, өөрийн гэсэн орлого олохыг үл дэмжих буюу хориглох явдал орно. Эсвэл хамтрагчийнхаа мөнгө болон банкны картыг хурааж аваад буцааж өгөхгүй байх. Хүчирхийллийн өөр нэгэн хэлбэр бол араас нь дагаж мөшгөх болон дарамтлах үйлдэл юм. Хүнийг дагаж мөшгөх, дарамтлах гэдэгт нууцаар тагнан мөрдөх эсвэл араас нь буюу хаач явсан байнга дагаж, дэрэгдэн гарч ирж, орхиж явахыг хүсэхэд явахгүй байхыг хэлнэ. Мөн мөшгөх гэдэгт айлгаж доромжлох, хүсээгүй мэйл, мессеж болон пост илгээх ордог. Эцэст нь дотны хамтрагчийн хүчирхийлэлд бэлгийн хүчирхийлэл орно. Энэ төрлийн хүчирхийлэл нь хамтрагчийнхаа зөвшөөрлгүйгээр эсвэл түүний тавьсан хязгаарыг үл тоон тодорхой төрлийн бэлгийн харилцаа, зан үйлд орохыг хүчээр шаардахыг хэлдэг. Хоорондоо дотн харилцаатай гэдэг нэг хамтрагч нөгөөтэйгөө өөрт нь тухгүй буюу түүнийг дорд үзсэн бэлгийн үйл хийх эсвэл заавал бэлгийн харилцаанд орох ёстой гэж ойлгож болохгүй. Хэрвээ чи эсвэл чиний таньдаг хин нэгэн хүн дотны харилцаанд байхдаа хүчирхийлэлд өртсөн бол хизээч хүчирхийллийн хохирогчийн буруу биш бөгөөд тусламж хүсгэн чухал гэдгийг ойлгох хэрэгтэй. Тусламж авахын тулд сургуулийнхаа зөвлөгөөгч, нийгмийн ажилтан эсвэл өөрийн итгэдэг том хүндээ хандаарай. Мэдээлэл, дэмжлэг эсвэл зөвлөгөө хэрэгтэй бол хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн 108 дугаарт залгаарай. Гэр бүлийн хүчирхийлэл бол хайр биш гэдгийг санаарай. Чамайг чин сэтгэлээсээ хайрладаг хүн чамд гар хүрэх, чамайг захирах, өөртөө итгэлгүй болгох гэж оролдохгүй. Мөн хизээч хүсээгүй зүйлийг чинь чамаар хүчээр хийлгэхгүй. Хайраар дүүрэн, эрүүл харилцаанд дохосууд харилцан зөвшөөрөл авч, бие биенээ хүндэлж, хувь хүн гэдэг үүднээс хүндэтгэлтэй ханддаг. Дараа уулзлаа. Илүү ихийг үзэхийг хүсвэл Amazing.org веб хуудас болон миний YouTube хуудасаар зочлоорой. Баяртай.